Бацхан хүүхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн математикийн хичээлээр багш нь энгийн бутархайг жиших зайн хичээлээ баттгаж үзнэ. За 8-ны 1 гэсэн тоо байна тийм ээ. Энгийн бутархай байна. За бутархайн зураасны дээр орших 1 маань хүртээр, бутархайн зураасны доор оршиж буй 8 гэсэн тоо маань хуваар нөх нэ. За 8-ны 3 хүртээр маань нэгсэндөө ноогдсон хэсгийн тоо байдаг. Хуваар маань тэнцүү хуваагдсан хэсгийн тоо буюу хуваалтын тоо байдаг байгаа. За үүнийг та бүхэн маань мартаагүй байхаа гэж багш нь бодож байна. За хүртээр нь хуваараасаа бага бутархайг зөв бутархай гэж нэрлэдэг байна. За сайн хараарай хүүхдүүдээ. Зөв бутархай гэдэг маань яах нь вэ? Хүртээр нь хуваараасаа ямагт бага байдаг байна. Жишээ нь 3-1, 3-2, 5-4, 7-3 гэх мэт. За тэгвэл эсвэргээрээ хүртээр нь хуваараасаа их буюу тэнцүү байх бутархайг зөв биш бутархай гэж нэрлэдэг. За жишээ нь 5-5. Хүртээр хуваар 2 нь тэнцүү байна тийм ээ. 5-8. Хүртээр нь хуваараасаа их байна. 16-21. Хүртээр нь хуваараасаа их байна. За дараах дүрсийн будагдсан хэсгийг бутархай тоогоор илэрхийлээрэй. За 6 хуваасны 4-ийг нь будсан байна. 2 хуваасны 1-ийг нь будсан байна. 4 хуваасны 3-ыг нь будсан буюу 4-ний 3 гэж уншина. За бутархайг жишгтээ яаж жишдэг вэ хүүхдүүдээ? За энэ бол ижил хуваартай бутархай байна. Нэг бүтээн альмыг 4 хуваасны 3 нь, нэг бүтээн альмыг 4 хуваасны 2 хэсэг нь байна. За тэгвэл аль нь их вүлээ хүүхдүүдээ? За ижил хуваартай бутархайг жишгтээ хүртээр ихтэй нь их, хүртээр багатай нь бага байдгаа гэж өмнөх хичээлдэр үздсэн байгаа. За дараах 2 төрлийн будагдсан хэсгийг бутархайгаар хэрхэн яаж бичих вэ? Тэгээд мөн жишээрээ гэж байна. За 4 хуваасны 1 хэсгийг нь улаангоор, 4 хуваасны 2 хэсгийг нь улаангоор будсан байна. За аль нь их хүүхдүүдээ? 4-ний 2 нь их байна. За мөн адил талбайг бутархайгаар өчөж жишээрээ гэж байна. 4 хуваасны 4-ний хэсгийг нь будсан байна. 4 хуваасны 3-ний хэсгийг нь будсан байна. Мэдээж 4-ний 4 нь их байна. За одоо бүгдээрээ бие дааж тасгал ажиллая. За дүрсүүд өгөгдсөн байна. Будагдсан хэсгийг нь бутархайгаар хэрхэн яаж зөв илэрхийлэх вэ? За эхний дүрсийг харъя. Хэд хуваасны хэдийг будсан байна? За зөв 4 хуваасны 1-ийг нь будсан байна. Хоёр дахь дүрсийг хараарай. 2 хуваасны 1-ийг нь будсан байна. Дараагийн дүрс нь 3 хуваасны 2-ыг нь будсан байна. 4 хуваасны 3-ыг нь будсан байна. Сүүлийн дүрс 3 хуваасны 2-ыг нь будсан байна. За дасгал 2. 2-ны 1 гэдэг маань арын 2 дүрсийн аль нь вэ? Энгийн бутархайн хамгийн чухал зүйл маань тухайн дүрсээ аливаа зүйлсийг хамгийн гол нь тэнцүү хуваах байгаа шүү дээ тийм ээ. За мэдээч ихнийх нь 4-ний 1 гэдэг маань заарынхан дүрс байна. 4-ний 1 хамгийн гол нь тэнцүү хуваагдсан дүрсийг олох байсан. За дасгал 3. Бичлэгээ зогсоож байгаад дэвтэр дээрээ дараах тоонуудыг бичиж тэмдэглээд за дөрвөлжинүүдний оронд тохирох тоог нь хүч хичээрээ хүүхдүүдээ. 9-ний 4 гэдэг маань хэдний 4-өөс бага вэ? 3-ны 1 гэдэг маань хэдний 1-ээс бага вэ? За хэдний 6 нь 10-ны 6-аас бага вэ? За ерөнхийдөө дандаа хүртээр ижил бутархайнууд байна. Хүртээр ижил бутархай хуваар ихтэй нэх үү, хуваар багатай нэх байдгүй. За өмнөх мэдлэгээ баттгаж байгаа. За хариугаад харуулъя. 9-ний 4 гэдэг маань 8-ны 4-өөс бага бах нэ. Тэгэхээр яах нь вэ? Хүртээр ижил энгийн бутархай нь хуваар багатай нэх байдаг тийм ээ. 3-ны 1 нь 2-ны 1-ээс бага. За 9-ний 6 нь 10-ны 6-аас их. 13-ны 7 нь 12-ын 7-оос бага.
9-8 маань 8-8-аас бага. За 17-17 гэдэг маань ерөнхийдөө нэг бүхэл хэсэг гэсэн үг. 5-5 гэдэг маань нэг бүхэл буюу нэг бүтэн тоотой тэнцэх. За тэнцүү бутархай гэж юу вэ? За дараах төрсүүдийг ажиглаарай хүүхдүүдээ. За эхний хоёр төрс нь ижил хэмжээтэй хоёр дугуй төрс байна. Эхний төрсийг 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. Дараагийн дугуй төрсийг 8 тэнцүү хэсэгт хуваагаад бутсан байна, тийм ээ. 4-4, 8-8 хоёр айл нэх вэ? Дараагийн төрс рүү оръё. Тэгш өнцөг хэлбэртэй төрсийг 2 тэнцүү хэсэгт хуваагаад хоёуланг нь бутсан байна. 4 тэнцүү хэсэгт хуваагаад дөрвүүлэнг нь бутсан байна. Аль нь вэ хүүхдүүдээ? За хариугаа тулгая. Их сайн байна. Бүгд хоорондоо тэнцүү байх нь, тийм ээ. За ерөнхийдөө тэнцүү бутархай гэдэг маань за 1-1 хэдтэй тэнцүү вэ? 2-2 хэдтэй тэнцүү байна? За дөрвөлжинүүдэнд тохирох тог бичээрэй хүүхдүүдээ. 3-3 хэдтэй тэнцүү. 4-4 гэдэг маань хэдтэй тэнцүү, тийм ээ. 10-10 хэдтэй тэнцүү. За хариугаа тулгая. 1-1 гэдэг маань нэгтэй тэнцэн. 2-2 гэдэг маань нэгтэй тэнцэн. 3-3 хэсэг гэдэг маань нэг бүтэн буюу нэг бүхэлтэй тэнцэн. 4-4 гэдэг маань мөн адил нэг бүхэлтэй тэнцэж байна. 10-10, 15-15 бүгд яах нь нэг бүхэлтэй тэнцдэг байх нэ. За энэ бүгдээс дүгнж үзвэл 1-1, 2-2, 4-4, 15-15. За цаашаага зөндөө олон жишээнүүд байж болно. 100-100, 1000-1000. Тийм ээ. 10,000-10,000 хүртэл нэгтэй тэнцэх. За гэрийн даалгавартаа дараах бутархайнуудыг жишээрээ. Дөрвөлжинүүдэн дотор их бага тэнцүүгийн тэмдгийн аль тохиргыг нь яах нь тохирох тэмдгээ байрлуулах нь байна. За хүүхдүүдэд тэгэхээр амжихгүй бол бичлэгээ зогсоож байгаад гэрийн даалгавраа хийгээрэй. За анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр эргэн уулзтлаа. Түр баяртай.